За сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэндээ хураангуй теолог төслийнхөө Бурхны талаарх доктрин гэдэг сэдвийн дор заагдах 2 дугаар хичээл буюу төслийн маань 9 дахь хичээл дээр хүмүүнтэй хуваалцаагүй Бурхны чанарууд гэдэг ийм сэдвээр үзэх болно. Өөрөөр хэлбэл Бурханд байдаг чанарууд хүнд ирээгүй буюу Бурхан хүнтэй хуваалцаагүй 6 чанарын талаар өнөөдөр хичээлээр үзэх болно. За эхлээд би та бүхэндээ Библийн ишлүүдийг уншиж өгье. Тэгээд тэдгээр Библийн ишлүүдийг та тэмдэглэж аваад Библиэс уншаарай. За би уншлаа. Гитлэл 3:14, 1-р Хаад 8:27, Дуулал номын 9-р бүлгийн 1-4, Дуулал номын 102-р бүлгийн 25-аас 27, Дуулал номын 139-р бүлгийн 7-оос 12, Малах номын 3:1, Иохан 4:24, Иохан 5:26, Үйлс 17-р бүлгийн 24-өөс 25, Ром номын 1-р бүлгийн 18-аас 25, Эфес 1-р бүлгийн 11, 1-р Тимот 1:17, 1-р Тимот 6-гийн 15-аас 16, Яаков номын 1:17. За эдгээр Библийн ишлүүдийг та бүхэн дэвтэр дээрээ бичиж аваад Библиэс уншаад дараад нь хичээлийг сонсох юм бол маш тодорхой ойлголтыг хүлээж авах болно. За Бурхан бол хүн биш гэдгийг бид юуны өмнө ойлгох ёстой. Бурхан өөрийгөө хүншүүлж хүнд ойлгомжтой болох үднээс өөрийгөө тодорхой хэмжээгээр тайлбарлсан. Хүмүүний бүтээгч гэдэг утгаараа Бурхан бол агуу хүчрэхэг оюухан, агуу хүчрэхэг үрд мөнхөд оршигч, өөрөөрөө хинээс ч хамааралгүйгээр оршин байгч Бурхан сүнс байгаа. Тэгэхээр хэдийгээр Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүмүүсийг бүтээсэн ч гэсэн хүнд өгөөгүй Бурханы өөрийнх нь чанарууд бас байдаг. За Исая номын 57-гийн 15 ихний хэсгээр ариун химээх нэртэй мөнхөд амьдрагч өндөрт өргөмжлөгдсөн нэгэн гэж Бурхныг бол хэлсэн бол Дуулал номын 123 дугаар бүлгийн 1-р ишлэлийн эхэнд тэнгэрт залрагч гэж Бурхныг бол хэлсэн баг. За Бурхны хүнтэй хуваалцаагүй 6 чанарыг би хэлье. 1-р нь Бурхан өөрөөрөө оршигч. Өөрөөр хэлбэл Бурхан оршин байхын тулд хэн нэгний тусламж түнд хэрэггүй. Зарим хүмүүс Бурхныг хэн бүтээсэн бэ гэж асуудаг ч гэсэн үүндээ тэр асуулт нь өөрөө ч гэсэн утгагүй асуулт юм. Яагаад гэвэл Бурхныг хинч бүтээгээгүй бөгөөд Бурхан үрд мөнхөд оршин байсан өөрөөрөө оршигч үрд мөнхийн нэг юм. За Ариун Библийн Гитлэл 3-р бүлгийн 14-өөс 15-р ишлэлээр Бурхан өөрийгөө Явэ гэж хэлсэн ба. Өөрөөр хэлбэл би бол би байгаа гэж Мосед өөрийнхөө нэрийг хэлсэн. Өөрөөр хэлбэл Есүс итгэгчдийн Бурхан яг нэр нь хин юм бэ гэвэл Явэ гэж бид ойлгож байна. За стандарт Монгол орчуулгын тайлбар дээр би бол би байдаг гэдэг үгийг тайлбарласан байгаа. За би энийг уншийе. За энд гарч байгаа ганц үйл үг нь байх, орших гэсэн утгатай бөгөөд Бурханы нэр Явэгийн үгийн үндэс юм гэж хэлсэн баг. Тэгээд цааш нь Мосед өгсөн Бурханы хариулт нь нэрээ хэлж өгч байгаа гэхээс илүүтэйгээр өөрийн мөн чанар, эрх мэдэл, хүч чадал, үг амлал, нэр хүндээ илэрхийлсэн 3 үгээр гүн утга агуулсан цөм тайлбар юм аа. За еврей энэ өгүүлбэрийг өвчлөн орчуулах юм бол би байдаг бол би байдаг утга нь би бол үргэлж байгч, би бол мөнхөд оршигч, би байсаар байх болно, би бол би гэж ойлгомжтой хэлсэн байдаг. Тэгэхээр би гэдэг тэр хүчрэхэг тэр үгийг Бурхан хэлсэн байна. Өөрөөр хэлбэл надаас өөр нэгэн байхгүй, зөвхөн би л байдаг. Би үрд мөнхөд байсаар ирсэн, байх ч болно гэдэг зүйлийг хэлж байгаа гэсэн. Иохан 5:26 дугаар ишлэлээр эцэг өөрт нь ам байдгийн адил мөн хүүд өөрт нь ам байлгахыг хүүдээ тэр сойрхож хэлсэн. Тэгэхээр өөрт нь ам байдаг. Тийм ээ, тэр амийг хинээс ч аваагүй. Хинч түүнд бэлгэлээгүй, хинч түүнийг бүтээгээгүй. Өөртөө тэр ам байсан учраас тэр өөрөөрөө оршин байсан гэсэн. Үйлс 17 дугаар бүлгийн 24-өөс 25 дугаар ишлэлээр ертөнцийгээ түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр газрын эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй юм.
Тэр өөрөө амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмар дутагдсан мэд хүний гарыг тэр өөртөө үйлчлүүлэхгүй гэсэн. Тэгэхээр Бурханд өөрт нь байдаг гэж түрүүн би тайлбарлсан. Өөрөөр хэлбэл түүнээс л амьдрал урсан гардаг болохоос биш тэр хин нэгнээс амьдрал авчаад хин нэгнээс бүтээгчээд оршин байдаг бишээ гэсэн ийм утга бол илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл Бурхан бүх амьтай бүхнийг сурвалж, Бурхан өөрөө бүх юмд амьдралыг өгдөг Бурхан. Бурхан бол өөрийнхөө бүтээлээс хамааралтай биш, харин түүний бүтээл нь түүнээс хамааралтай юм а гэдэг зүйлийг дээрх хоёр ишлэл хэлж байна. Тэгэхээр Бурхан болвол энэ орчлын ертөнцид бүх юм байхгүй болсон ч гэсэн Бурхан бол байсаар л байна. Яагаад бол анхнаасаа тэр үрд мөхөд оршин байсан. Түүний оршин байхыг хинч үгүйсгэж чадахгүй гэдэг юм ойлголт байна. За хүн бол эхлэл төгсгөлтэй, Бурхан бол эхлэл төгсгөлгүй гэсэн. За энэ үгээрээ нэгдүгээр ойлголт бол Бурхан өөрөөрөө оршигч гэсэн ойлголт байна. Хоёрдугаар ойлголт бол Бурхан бол хууршгүй. Малах 3-ын 6 дугаар ишлэлийн эхний хэсгээр эзэн би өөрчлөгдөшгүй гэжсэн. Яаков 1:17 дээр түүнд өөрчлөгдөх сүудэрч үгүй гэсэн. Өөрөөр хэлбэл Бурхан үн мөнхөд өөрчлөгдөшгүй хിവэрэ байдаг Бурхан гэсэн. Дуулал 102 дугаар бүлгийн 26-аас 27 дугаар ишлэлдэр тэд мөхөх боловч та мөнх оршин. Тэдгээр нь бүгд өмсгөл адил илэгдэнэ. Тэднийг та хувцас шиг сольж тэд солигдно. Харин та хിവэрэ таны он жилүүдэд эцэс үгүй гэсэн. За Бурхан ямарваа нэгэн зүйлийг шийдсэн бол тэр шийдвэр нь өөрчлөгдөхгүй. Бурхан ийм зүйл хүсэж байна гэдэг түүний хүсэл Библиэлд бичигдсэн бол тэр хүсэл нь хизээж өөрчлөгдөхгүй. Бурхан амласан бол тэр амлалтаа заавал биелүүлдэг. Бурхан бол ийм зан чанартай гэдэг зүйл хэрэгжүүлсэн бол тэр зан чанар нь хизээж хувирч өөрчлөгдөхгүй гэсэн. За өөрчлөгдөх хувирахгүй гэдэг энэ үгийг шинжлэх ухаанд бол мутацлагдах гэж бол хэлж байгаа тийм ээ. Ковид үед янз бүрийн вирус мутацлагдаад өөрчлөгдөөд шин чанар нь өөрчлөгдөөд ингээд байна гэдэг зүйлийг бид сонссон. Яг түүнтэй адилхан Бурхан бол мутацлагдахгүй. Бурхан тийм ээ 1-р зуунд ч тийм манай эзний өмнөх тийм ээ Балар эртний үед ч Бурхан орчин цагийн өнөөдөр 21-р зуунд ч 22-р зуунд ч Бурхан өөрчлөгдөшгүй яг л хിവэрэ байна гэсэн. Нийгмийн ямар ч цаг үе өөрчлөгдсөн, теологи ямар ч хувьсгал явагдсан, философийн өөрчлөлт тийм ээ хүмүүсийн дайн, дажин инх хамар ямар ч цагт Бурхан бол яг л байдгаараа байдгал Бурхан ба. Тэр анхнаас хэн байсан түүгээр үрд мөхөд байна гэсэн. Хүмүүс Бурханд итгэсэн ч итгээгүй ч Бурхан хിവэрэл байна гэсэн. Хүмүүс Бурханд итгэмжгүй байсан ч гэсэн Бурхан итгэмжтэй хിവэрэл хувиршгүй байна гэсэн. Тооллого номын 23 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлээр Бурхан бол худал хэлдэг хүн биш. Гэмшин харамсдаг хүмүүнч биш. Тэрээр айлтчхад түүнийгээ хийхгүй гэж. Эсвэл тэр ярьчхад түүнийгээ сайн болгохгүй гэж хэлсэн байна. За Бурханы хүмүүстэй хуваалцаагүй 3 дахь чанар бол Бурхан үрд мөх. Бурхан анх хүмүүсийг бүтээхдээ үхгүйгээр бүтээсэн. Харин гим хийсэн учраас гмийн төлөөс нь үхэл болсон гэж Библиэлд хэлсэн. Гэхдээ үхэшгүй гэдэг нь Бурхантай адилхан үрд мөхөд гэсэн утгатай биш гэдгийг бид бас ойлгох ёстой. Энэ нарийн төвөгтэй ойлголтыг бид дараад нь илүү задлж хүний талаарх теологийн талаар үзэхдээ нарийн үзэх болно. За Бурхан үрд мөх гэдэг эцэг рүүгээ бүгдрээ эргээд оръё. Дуулал 9-р бүлгийн 2-р ишлэлдэр уулс бий болохоос ч юм таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч юм үрдээс үрд мөнх хүртэл та Бурхан гэж бол хэлсэн байдаг. 1-р Тимоти 1:17 дээр эрен үеүүдийн хаан мөхөшгүй үл үзэгдэх цор ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай амен гэж хэлсэн. За 1-р Тимотийн 6:16 дээр түүнд ганцаарнт нь үхэшгүй мөнх байгаа гэж хэлсэн. Яв 36:26 дээр түүний он жилүүдийн тог ухуурлашгүй гэсэн. Өөрөөр хэлбэл бодоод түүний он жилүүдийг төсөөлж чадахгүй, тоолж чадахгүй гэсэн. Тэгэхээр Бурхан бол зуурдын биш, харин Бурхан бол үрд мөнх юм а гэдэг зүйлийг хэлж байгаа. За 4-дүгээрх нь Бурхан хаа сайгүй оршиж гэсэн теологийн ойлголт байгаа. Дуулал номын 139-ийн 7-оос 12 дээр таны сүнснээс би хаашаага одож чадах вэ? Эсвэл таны оршихугаас би хаашаа зүхтэж чадах вэ гэж хэлсэн баг. Тэгээд тэнгэрд очиж та тэнд байна, гадрын гүнд очиж та тэнд байна, огторгүй ертөнцийн тийм ээ сансаргүй ертөнц та тэнд байна гэж өөрөөр хэлбэл бүх газар та оршин байдаг гэдэг зүйлийг дуулал 139-ийн 7-оос 12 дугаар эшлэлээр хэлсэн.
За Иремья номын 23-24 дээр надад харагдахгүй байхаар хүн далд газруудад нуугдаж чадахгүй гэж Бурхан хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхан бол хаа сайгүйгээр оршин байдаг учраас хүн бол түүнээс нуугдах ямар ч боломжгүй. 1-р хаадын 8:27 дээр Бурхан үнэхээр газар дээр оршино гэж юу? Харагтун тэнгэр болон тэнгэрсийн тэнгэрсч таныг багтааж чадахгүй билээ гэж бол хэлсэн байдаг. Тэгэхээр Бурхан бол хаа сайгүйгээр оршин байдаг гэдэг зүйлийг ойлгох ёстой. Тэгээ Бурхан таныг гэрдэж, таныг машиныхаа сууж яхад, таныг ажиллаа хийж яхад, таныг уйлж яхад, таныг инээж яхад, таныг нууцаар гим хийж яхад, Бурхан таныг тийм ээ амжилтанд хүргэж яхад, таны бүх газар Бурхан таныг харж, таныг мэдэж байдгиймаа гэдэг зүйлийг бид ойлгох ёстой. 5-р ойлголт нь Бурхан бол энгийн, тийм ээ төвөгтэй биш гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Библиэлд Бурхан бол хайр гэдэг. Бурхан бол шууд өөрөөр гэж хэлсэн. 1-р Иохны 4:8 ишлэлээр. За Бурхан бол ариун гэж өөрөөгөө хэлсэн. 1-р Петрийн 1-р бүлгийн 15-аас 16. Бурхан бол хартай гэж хэлсэн. Гитлэл номын 34:14. Өөрөөр хэлбэл Бурхан хагас хайр, Бурханы зарим хэсэг нь хагас хайр, зарим хэсэг нь ариун, зарим хэсэг нь хартай гэдэг энэ олон эд ангууд нийлээд Бурханыг нийлүүлээд нэг болгож байгаа юм биш. Бурхан тэр чигээрээ хайр. Бурхан тэр чигээрээ ариун. Бурхан тэр чигээрээ хартай гэдэг тийм нэгэн цогц юм а гэдэг зүйлийг хэлж байгаа. Энэ утгаараа Бурхан бол маш энгийн, нарийн төвөгтэй комплекс гэхээсээ илүү Бурхан бол маш энгийн гэдэг юм теологийн ойлголт байдаг. За 6-дугаарх нь Бурхан бол сүнс юм а гэж. Иохан 4:24 эхний ишлэлээр Бурхан бол сүнс гэж хэлсэн. Колосай 1:15 дугаар ишлэлээр үл үзэгдэгч Бурхан гэж хэлсэн. 1-р Тимотийн 1:17 дугаар ишлэлээр үл үзэгдэх гэж бол 1-р Тимотийн 1:17 дээр үл үзэгдэх гэж хэлсэн. 1-р Тимотийн 6:16 дээр ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй гэж бол хэлсэн. Тэгэхээр Бурхан бол үл үзэгдэх сүнслэг тийм ээ. Үнэхээр хүмүүсээс далд байдаг тийм тэр нэг юм а гэсэн. Тэгэхээр хүнд дамжуулаагүй, хүнтэй хуваалцаагүй эдгээр 6 чанарыг би хэлье. 1-р Бурхан өөрөөрөө оршин байгч. Хүн бол өөрөөр оршин байж чадахгүй үргэлж Бурханаас хамааралтай оршин байдаг. Бурхан бол хувиршгүй, хүн бол хувирдаг. Бурхан үрдмөх, хүн бол зуурдын. Бурхан хаа сайгүй оршиж, хүн бол нэг л газар нэг удаа байж чадна. Тэгээд нөгөө газар явахын тулд тээвэр ямар нэг хэрэгслээр очин эсвэл алхаж ичнэ. Бурхан бол энгийн, хүн бол нэгэн цогц биш тийм ээ. Хүн бол заримдаа хайрлаа, заримдаа үзий ядаад ингэж өөрсгдүүд. Бурхан бол дандаа хайрлна. Бурхан бол дандаа нэг үлсэнгүй. Бурхан бол дандаа биднийг хайрлаж, хардаж байдаг. Бурхан бол дандаа инэрэнгүй гэдэг яг өөрөөр хэлбэл дандаа байдаг тэр мөн чанарууд байгаа. 6-дугаархан Бурхан бол сүнс. Бидний хувьд бол сүнс, оюухан, сэтгэл, бие гэсэн 3 бүтцээс байдаг бол Бурханы хувьд бол зөвхөн сүнс. Хүн бол 2 материаллык ба материаллык бус. Материаллык гэдэг нь бидний барьж болдог тийм ээ махан бие. Материаллык бус гэдэг нь бидний сүнс бөгөөд оюухан, сэтгэл, эмоц энэ бүгдийг багтаасан нэг хэсэг байна. Тэгэхээр ийм учраас бид бидэнд байхгүй тэр ариун чанар, бидэнд байхгүй өөрөөр оршин байгч, үрд мөнхөд хувиршгүй, хаасаагаар оршиж энгийн бөгөөд Бурхан бол үл үзэгдэж агуул сүнс. Тэмчээс бид түүнийг бол дээлэн хүндэлж биширч ингэж алмаарч магтаж айд үзэхөж ингэж явдаг. За бидний Яве Бурхан шиг өөр ямар ч Бурхан бол байхгүй. Өөрсдөө Бурхан гэж жижигээр бие бичиж, бэгийн жижигээр тийм ээ Бурхад гэж нэрлэж байгаа тэдгээр зүйл нь хүмүүсийн оюуханаас философоос бий болсон шашин гэдэг ойлголтыг тэр шашин дотор нь ямар нэгэн Бурхан байх ёстой учраас хүн урлагийн бүтээгээр гарын ураар янз бүрийн бурхтыг бүтээж тэдгээр зүйлийг шүтсэн байдаг. Тэгтэл тэдгээр нь бол бидний Яве Бурхан шиг ийм мөн чанарыг бол агуулаагүй зөвхөн хүмүүсийн оюухан философийн тэр хүрээнд дотор л тэр арамн дотор зангилагдсан ийм зүйл байдаг юм а. Тэгэхээр дараагийн ижилээр Бурханы талаарх доктрины талаар бид илүү нарийн чухал зүйлсийг үзэх болно. Тэгээд өнөөдрийн хичээлээр та бүхэн Бурханы хүнд дамжуулаагүй хүнтэй хуваалцаагүй 6 чанарыг үзсэн. Хичээлээ дахин үзээрэй. Эзэн та бүгдийг ивэх болтугай. Баярлалаа.